Өсөхөөсөө бүхнийг мэддэг байх албагүй, сурсан байх албагүй. Гэхдээ нуухгүй байх хэрэгтэй. Одоо үе хоорондын мөргөлдөө тий шилжилтийн асуудал нэлээд одоо сайжрах шаардлагыг бий болгоод байна л да. Асуудлыг шийдэхгүй хүнийг хуурдаг, аргалдаг энэ байдал өөрөө бүр том асуудал болгож байна. Гурван ихтэн болон бизнес цэг юм байна гэд манай хоёрын хамтарсан подкастын одоо шинэ дугаарт оролцож байгаа танд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тэгээд өнөөдөр бас нөгөө яагаад Бодрол Shark-ыг урахаар шийдсэн бэ гэхээр манай гурван ихтэн дэлхийн түвшний менежерийн хөтөлбөрт баг хамт олноо болон өөрөө бас ер нь тасралтгүй суралцаад 3-4 жил болсон баха тий. Тэгэхээр нөгөө манай бас ер нь тасралтгүй суралцах гэдэг процессыг маш сайн ойлгож тэрийг өөр дээрээ ч гэсэндээ маш чадамгай одоо ашиглаад ингээд одоо болтол өргөжлүүлээд явж байгаа гэдэг утгаараа бол айгу манай одоо гурван ихтэмийн хувьд бол рол модель болоод байна л да тий. Тэгэхээр тэр утгаараа одоо хэдүүлээ ер нь тасралтгүй суралцах процесс гэж одоо юу юм бэ? Одоо та бол тасралтгүй суралцах процессаа өөрийн шинэ бизнес эхлүүлэх, цааш нь авч явах айгу том ажил руу оруулаад ингээд цааш нь аваа явж юм л гэж харж байна л да. Тэгэхээр яг бас таны нөгөө одоогийн өөрчлөлтийг удирдах байгаа энэ процессээс эхлэе гэж бодоод байна. Одоо монголчууд их тийм одоо суралцдаг тийм ард түмэн болов уу би бол боддог. Яг мэдээж гадны орнууд янз янз сургалтын систем өөрөөр. Гэтэ ер нь их сургууль төгсөөд ажил дээр гараад хайхтар бас тэгээд сургаад идэх нь би бол баг байх гэж боддог. Бид нар монголчуудын хувьд ингээ харахаар ер нь бол одоо цэцэрлэгээс ахуулаад яслаас ахуулаад сураал тэгээд их сургуульд 10 жилд бүгдэнд нь сураал. Тэгээд ажил дээр гараад ерөөсө бүр тасралтгүй сурцдаг. Тэгээ бид нар бол агуу ер нь бол бас юм суралцагч ард түмэн юм байна. За амьдралын хувьд ч гэсэн бид нар өөрсдөө суралцахаас өөр аргагүй тийм олон жилийн одоо юу гэдэг яг энэ бизнесийн цаг орчны энэ үеийг бодвол бид нар бус тустай харьцуулахад бол харьцангуй одоо сул баг одоо төвхт багтай. Дээрээс хүн амын одоо амьдралын маягийн хувьд ч гэсэн бид нар ч хотчоод одоо энэ суурин иргэншилт одоо амьдраад бас тийм олон жилийг одоо авдаагүй. Тийм учраас энэ олон хүмүүстэй амьдрах, энэ дунд дасан зохицох, за энэ нийгмийн эдийн засгийн өөрчлөлтүүд энэ болгон дээр бид нар яаж амьдрах вэ гэдэг чинь бидний хамгийн том суралцах шаардлага. Би болт юм болов уу гэж боддتي. Тэгээд миний хувьд ч гэсэн ялгаагүй одоо 10 жил их сургууль төгснө. За би бол их сургуульд бол хүний бол суур төлөвшил хүмүүжлийг өгдөг байх гэж боддог. Тэгээс яг өнөөдөр манай одоо боловсролын системийн хувьд ч гэсэн яг ажлын байран дээр гараад яаж алтан бичиг, яаж харилцаа хийх, яаж одоо зээлийн судалгаа хийх гэдэг ч юм уу. Энэ юм дээр бол харьцангуй бидний одоо төгсөж байгаа үед сул байсан санагддаг. Одоо болоо өөр болж байгаа. Контентууд их болж байна, үзэж харах юм маань их болж байна. Тэгээ яг 20 жилийн өмнө ажил дээр гарахад бол анх энийг бол гайхаж. Шууд л одоо ингээл орсноос ихсүүлэл суралт хийж. Тэгээ нэг талдаа их гоё санагдаж байна тэр чинь тий. Ажил дээр гараад бидний паникнд орж байгаа хүмүүсүүдийн хувьд бол сураад тэгээ энийг өөрөө ингэж хийн шүү гэдэг талаас нь зааж өгч байна. Тэгээ ер нь бол ингээд сураад яваад байх тэгээ тэр хүнд одоо өөрт нь маш их одоо боломжуудыг бас нээж өгч өгдөг. Бидний ажил дээр амьдрал дээр илүү хурдтай төггүй байх боломжийг олгож өгдөг юм болов уу гэж сандаг, боддог. Тэгээ тэр маань ч өнөөдрийн хүртэл 20 жилийн хугацаанд тасралтгүй суралцж ирсний маань үр дүнд би өөрөө тасралтгүй одоо ингэж өсөн дэвж их илүү өөртөө ихтэй байх, байгууллагатай илүү хүн цэнийг оруулах. Магадгүй тэгээд амьдралынхаа хувьд бол карьераа бас өсөх юм болцоог л олгосон байна. Таны хувьд одоо ингээд банкнд бол яг эхлэлийн үеийн тэр сургалт хөгжүүлэлтийг чинь чиглүүлээд ингээ аваа явж ирсэн ба шүү дээ. Тэрнээс цаашаа нөгөө бас нэг хувийн нөгөө суралцах дадал хөвшил суугаад ирэхлээр би юу сурах хэрэгтэй юм байна? Ямар цаг хугацаанд яаж сурвал зүгээр юм байна гэдэг нэг өөрийн одоо нөгөө career development те хувийн одоо суралцах нөгөө нэг төлөвлөгөө бий болоод эхэлж байгаа шүү дээ хөвшил дадал гэж хэлгүү те. Тэгэхээр нөгөө таны тэр нөгөө хувийн одоо суралцах хөвшил дадал эсвэл тэр нөгөө суралцах одоо агуулгаа олж авах тэр нөгөө мэдээлэл олж авах сувгууд энэ тэгээ одоо та 20 жилийн дараа яаж тогтоож яаж одоо цааш нь авч явж байна. Хувийн дадал тий. Хувийн дадлын хувьд би ер нь сургалтууд дээр маш олон сургалтанд сууж байгаа шүү дээ 20 жилийн хугацаанд ер нь тэгэл жилдээ хэдэн ч 10 сургалт явуулт юм. Манай ер нь тэгэл байгууллагуудын одоо түүний нөхцөл төлөлтүүд хийчихдэг те. За тэр нэгж тэдэн цагийн сургалтанд тийм албан тушаалын үнд тэдэн цагийн сургалтанд сурсан байх ёстой шүү. За хүний нөөц бол энэ жил хичнээн сургалт хийнэ. Тухайн жилийн зорилго гэж бас байгаа те. Дээрээс нь тэр нөгөө нэг чинь бас өөрсдөө тэдэн одоо цагийн сургалтыг өөрсөндөө ороорой гэдэг ч юм. Яг эндээс ингээд маш олон сургалтандаа сууж харж яхад нэг зүйл байдаг. Хэрэгтэй сургалт байдаг, хэрэггүй сургалт байдаг.
Хэрэггүй сургалтууд бол үндсэндээ бол бид нар чинь цалин аваа сууж байгаа. Тэгээ ахаад хэрэггүй сургалтанд тэг байгууллагатай хорнолтой өөртөө ч борно. Хэрэггүй сургалтууд байдаг. Тэгээд төлгөөгөө хийхэд бол те. За манайх тэдэн цагийн сургалт дутуу байгаа шүүгээ шахаал нэг хүн олж ирэл хамаагүй яриа л шүү дээ. Магадгүй сурагч багшаас одоо хамаарад тэр хүмүүсүүдэд буруу мэдлэг өгөх, буруу сэтгэл өгөх те. Буруу одоо тэр зүйлийг өгөх төлөвлөлт бол гардаг. Сайн сургалт бол хүнд амьдралд нь бүр маш том оч өгөх, маш том өөрчлөлтийг хийж чадах ийм сэтлүүдийг, санаануудыг өгч идэг гэж би бол ойлгодог. Тэгээд миний хувьд бол сургалтын дээр бол баа бэйгүү бичиж авах, баа бэйгүү одоо тэрийг ингэж ойлгож авах гэхээс илүүтэйгээр энэ удаагийн сургалтаар би өөртөө юу аав вэ? Би эндээс юуг нь яаж ашиглах вэ гэдгийг би одоо өөртөө авахыг хичээдэг. Энэ өөрөө миний одоо сургалтаас өөртөө авж байгаа нэг том одоо бүгдийн чэйжлэн гэж битэр чадахгүй байхгүй юу? Маш их цаас авдаг гэдэг юм уу, мэдээлэл авдаг, тэрийг уншина гэдэг нь бол бас худлаа. Хамгийн гол юм бол юу чухал юм бэ гэдгийг өөрийнхөө тэр одоо дотоод мэдрэмж, өөрийнхөө ажлын байран дээр, өөрийнхөө тэр одоо дутуу байгаа ур чадвар дээр л ашиглах тэр төлөөл олж авах хэрэгтэй гэж би боддог. Тэгээ тэр маань ч гэсэн ингээд одоо дараагийн одоо сургалтуудаас илүүтэйгээр дараагийн ажлын байран дээр хилцэл одоо хийх те одоо илүү үр дүнтэй ажиллах энэ суурьуудыг тавьдаг. За одоо бол мэдээж ахаас сурна ойлгомжтой. За 20 жил ажиллаа удирдах төвчний дарга боллоо гэлтгээрээ хүн бол зогсож болохгүй. Хүн бол насан туршдаа сурна. Хэрвээ сурахгүй байх юм бол та энэ нийгэмд энэ одоо орчлон ертөнцид бол хумхын тосч гэл алга болох хэвээр. Тийм учраас өнөөдрийн түвшинд бол аль болох чадлаараа сурахыг хичээж, сая ч гэсэн ингээл гадагш явал сураал. Дээрээс нь одоо ажлынхаа хамт олон тэр гэхдээ сурна гэдгийг заавал танхимын сургалт биш шүү дээ. Заавал одоо бид нар ингээд нэг онлайн ном уншаад сурж байгаа зүйл биш. Хүн өөрөө гараад автобусан суугаад явж байгаа, таксин дотор явж байгаа, хоёр хүнтэй харилцаа сууж байгаа. Тэр ихтгэл тэр ресторан дотор ирж байгаа хүмүүсүүдийг хүртэл хараад, тэнд үйлчлэгээний байгууллагыг хүртэл хараад тэндээс хүн сурж ах хэвээр. Ийм зүйл дээр алдаад биш шүү. Ийм зүйл дээр ингэж сайн хийдэм биш шүү гэдэг юмыг бол хүн бол тасралтгүй байгаль одоо энэ хүрээлэн орчноос суралцж байгаа хэвээр. Тэгээ миний хувьд бол 21-тэй хүүхэдтэй ч би хамт суугаад тийм ярих дуртай. 10 жилийн хүүхэдтэй ээжээрээ тэр тэгэл охинтойгоо хүртэл ингээд хүүхдүүдтэй хүртэл сууж байгаа тийм ярьдаг. Нөгөө чи шал өөр юм. Сургууль дээр аав манах юм хичээл үзээд ингээд бидний үеийн хичээлээс өөр бид нар. Гэтэл охинтойгоо ярьж байгаад хүүхдтэйгээ ярьж байгаад ингээд ярихад бол тэд нар чинь шал өөр юм үзэж байгаа хүмүүс ааваа тэр чинь тэгдэг байхгүй. Энэ бол миний сурч байгаа л хэлбэр. Тэгэхээр хүн алхам тутамдаа цаг мөч болгоноос хүн суралцагч байх. Тэр ирмэлцэлтэй байх хэвээр. Тэндээсээ өөртөө таарсан мэдлэг мэдээллүүдийг зөв биендээ нааж авах хэрэгтэй. Энэ тарих чинь хогийн сав биш байхгүй. Энэ тарих нь хитрхи их бүх юмыг чаддаг болно. Бүх юмыг мэддэг болно гэдээ хийгээд байх юм бол чинь систем нь өөрөө ажиллахгүй болно. Хаардан дүүрэн тийм ээ. Тэгээ энийгээ зөв форматлахгүй бол эн чинь тэгээ сүулдэ хүн ятраад унна шүү дээ. Тэгэхээр мэдлэг мэдээллийг зөв авч явах хэрэгтэй. Мэдлэг мэдээллийг тасралтгүй тий. Хүрээлэн орчин дээр орчноос авч явах хэрэгтэй л гэж боддог. Нуухгүй хэлэхэд бол хүн нуухгүй байх хэрэгтэй. Мэдхгүй байх нь аль биш. Би ч гэсэн ажил дээр гараад айжсэн. Яана одоо тий айхтар том байгууллагад орлоо. Би яг энэ чиглэлийн юм мэдхгүй бол яана. Би ажил сургууль дээр тий тим онц сурдаг, тим өндөр үнэлгээтэй төгсөөгүй одоо байхад намайг ингээд одоо энэ ажлын байранд ийм өндөр хүлээлтээр авчлаа гэж бодох хүртэл үе байдаг. Гэхдээ хүн нуухгүй байх тий тэрийг одоо илэн далангүй ярьдаг баг. Тэр харин мэдхгүй байгаа зүйлээ мэдхийн төлөөс явдаг л байх хэрэгтэй. Би бол тэрийг бол одоо залуучууд бол маш сайн ойлгосоо л гэж. Хүн төрхөөсөө бүхнийг чаддаг байх албагүй, төрхөөсөө бүхнийг мэддэг байх албагүй, сурсан байх албагүй. Гэхдээ нуухгүй байх хэрэгтэй. Нууж явснараа асуудлыг үүсгэжээдэг. Нууж явснараа хойшин сууснасаа болоод тэр байгууллагт хор хөнөөлөгчүүлждэг. 2 хоногийн дараа бид нар ийм юм хийн шүү гэдэг нөхөр заагаад гардаг. Тэгээд алга болчихдог усан дайсан. Гэтэл бид нар 2 хоногийн дараа нөгөө талын маань 2 хүн тэр ажлыг хийгээд энэ талын хүнтэй холбогдож энэ ажил урагшлах хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ дээр мэдхгүйгээс болоод нуугаад ингээд байгуулгыг хөнгөж яадаг. Тэгэхээр залуучуудтай хэлэхэд бол битгий нуух одоо мэдхгүй зүйлээс айж иччихье. Харин тэрийг хүмүүстэй ярилцаад тэрийг өөрөө сурахын төлөө явах нь бол тухайн байгууллагт хувь хүнд маш том одоо амжилтыг авчирч байдаг. Bill Nye гэдэг нэг Science Guy гэдэг алдартай. Яг Америкт ер нь шинжилгээ ухааны салбарыг айгүй олон залуучууд нөгөө хөтлөгдөж ороод сонгоход хүргэсэн. Тэр хүний урай юу вэ гэдгсэн манайх нөгөө бас
13-аас 17 насны хичээл ордгийг. Тэгээ тэрэн дээр бид нэр яг тэр квотор эхлүүлдэг байхгүй юу? Ишлэлээр тэрний өгөхлөөр хэнийгч бүү гол чарц таны уулзж байгаа, шинээр уулзж байгаа, одоо танилцж байгаа хүн бүхэнд таны мэдгүй суралцах зүйл заавал бий гэж итгэж одоо альва нэг харилцааг эхлүүлж байгаарэ гэж ингэж нөгөө хэлдэг байхгүй юу. Тэгээ би тэгээд нөгөө яг таны саяны хэлсэн нөгөө өөрийн одоо амьдралдаа баримтлаад хүмүүстэй ингээд голгүй хинт ч гэсэн одоо суралцахтай зүйл одоо байгаа гэдэг ингээд чөлөөтэй харилцаад явдаг гэдэг тэр алдартай хүний үгийг сануулсан. За алдартай хүний санаас үгийг л бодож санаж явсан юм байна. Нэг холоор яваагүй юм байна. Нэг холоор яваагүй юм байна энэ хоригдлоо. Айхан шугамараа л яваа байна. За тэгээд яг хоо бид бас бодод байгаа таныг манаа нөгөө гүрэн академи бас айгүй тийм гол суралцагч хүн болж ирсэн гэж бодод идэг аахгүй юу. Тэгэхээр яг хоо зөвөр хэрвээ танд үнэхээр хэрэг басан бол танд одоо манай хичээлүүдээс онцлоод яг тэр хичээл илүү бас тухайн цаг үед ингээд дон гэ тэ бодоогүй зүйлийг бодуулаад эсвэл хэрэгтэй цаашаад бас ур чадвар болгоод аваа явахад хэрэг болсон гэж онцолж хэлэхээр тийм хичээлийн сэдв эсвэл нэг зүгээр л нэг мессеж те нэг өгүүлбэр нь одоо тухайн үедээ бас их санаанд тогтож үлдсэн байж болох юм гэж одоо тэр зүйлээс асуух. Одоо сургалтын чинь өөрийнх нь одоо нэрийн өвдөлхийн хэмжээний менеж. Бид нар чинь өөрсдөө дэлхийдээ өөрсдөө харьцуулах хэрэгтэй. Бид нар дэлхийн хэмжээтэй хөлд нийлүүлэх хэрэгтэй. Тэр тэгэл бид нар өөрсдөө ч гэсэн дэлхийд бид нар яагаад дандаа одоо араас нь суралцдаг юм. Бид нар дэлхийд тэгвэл урд нь гараад тэрийг заадаг хүмүүс болох хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлчлэгээр байд юм юугаар байд. Бид нар монгол хүмүүсүүд тодорхой хэмжээний бид нар дандаа дэлхийг соцорж байгаа юм шиг мэдрэмжээр хүмүүс яриад байдаг. Гэтэл та бүхний сургалт бол өөрөө дэлхийн хэмжээний менежер гэдэг явдаг. Тэгэхээр энэ өөрөө дэлхийн хэмжээнд бид нар өөрсдөө саяны миний хэлж байгаа зүйлийг хийхэд бол бид ямар анхан шатны зүйлүүдийг мэддэг байх хэрэгтэй гэдэг талаасаа бол маш зөв сургалт. Харилцаагаа хэрхэн сайжруулах юм, одоо хэцүү яриаг хэрхэн удирдах юм, тий. Одоо би бол өдөр тутамдаа харилцагчтай харьцдаг ажилладаг. Одоо ч гэсэн миний ажил тийм л ажиллаж байгаа. Би тэр одоо том компани байна уу, жижиг компани байна уу, 10 жилийн хүүхэд байна уу, тэр сургалтын одоо хувьд бас ажилтнуудтайгаа төгссөн хүүхдүүд нь хамаагүй яг л одоо тэр хүмүүстэй харьцаж байгаа. Тэгэхээр хэрэглэгчэд буюу өөрийнхөө харилцаж байгаа ажилтнтайгаа, өөрийнхөө харилцаж байгаа харилцагчтайгаа тэр хүний одоо нийгэмд эзэлж байгаа гарал үүсэл, одоо эзэлж байгаа байр суурь, сурдлага, мэдлэг, нас хүүсээр нь тааруулж тэр хүнтэй харилцах гэдэг бол хамгийн том одоо бас хүний ур чадвар байх хэрэгтэй. Тэгээд харилцагчийн хэлээр одоо хэрхэн харилцах уу гэдэг ч юм уу. Энэ мэтчлэнгээр яг танай сургалтын хувьд бол нөгөө бид нар өөрсдөө удирдахч байх, бид нар өөрсдөө манлайлагч байх, илүү байгууллага, илүү олон хүнийг одоо амьдралыг бид нар авч явж байгаа шүү дээ хүндээ. Тэгээд та өөрөө ямар байх хэвтэй тийм. Тэр бүх төлөвүүдийг бол өгч чаддаг л гэж болох. Манайх ч өөрөө зах зээл рүү ороод удаагүй улсын хувьд те удирдлага байх хугацаа ч их айгүй богинохон байсан. Тэгээд суралцж яваа ийм л менежерүүд удирдлагуудтай. Тэгэхээр нөгөө энэ хэд маань бас нэлээд нөгөө бултаж, зүхтаж явдаг одоо нөхцөл нь өөрөө зөрчил одоо энэ хэцүү яриа хийх те одоо бүр тэр тусмаа одоо тухайн хүнтэй нөгөө ажлаа салах ажлаа салахыг том компани дээр HR хийж л авах. Гэхдээ нөхцөл байдлын үүсгэгч нь өөрөө менежер байж байгаа тэр нөхцлөөсөө зугтах ч юм уу те. Тэгэхээр нөгөө энэ зөрчлийг удирдах хэцүү яриа хийх гэдэг хэсэг дээр одоо таны туршлага юу байна? Монгол одоо удирдлагуудын хувьд бас энэ дээр нэлээд зогтож болтож байгаа. Тэгээ тэрэн дээр нь одоо энэ сэдв айгүй орж ирээд хэрэг болсон ийм нөгөө мессеж биднэрт харагдаад байгаа тийм одоо судалгааны үр дүн тий. Тэрэн дээр та юу гэж бодож байна? Одоо яг удирдахч хүн болоод хүний амьдралд гай тарих уу, гайхамшиг бий болох уу гэдгийг би анхныхаа одоо шийдвэр дээр гаргаж ирсэн. Анх одоо 10 гаруй жилийн өмнө ингээд одоо хүмүүс удирдах одоо захирал болох албан тушаалыг ингээд авч байгаа. Тэгээ би өөрөө мэднэ. Тэр хүмүүсүүдийг хинийн сайн ажилтдаг, хин жоохон сул байгааг мэднэ. Тэгээ энд хоёр хүн мэдээж хөдлөх хэрэгтэй болсон. За ингээл яг л сайн ярьсан тэр нөгөө хэцүү ярианаас цухтах тий. Би чамааг ажилуулахгүй чи муу ажиллаад байна. Эсвэл бидний багийн одоо үр дүнд хүрэхгүй байна гэдгийг би өөрөө хэлж чадахгүй байхгүй. Тийм учраас хамгийн амархан арга бол хүний нөхцөд буух, матах тий. За энэ хоёр хүн чинь болохгүй байна. Энэ хоёр хүнийг л асуудлыг шийдэж өг. Би энэ хоёр хүнтэй ч ажиллахгүй. Би уул нь бол би өөрөө удирдахч хүн. Би өөрөө тэрийг үүслийг тавьж байгаа хүний хувьд би өөрөө анх
одоо тэр хүмүүсийн өмнө өдөртөгч нь болоод ажиллаа авсан л бол тэр хүмүүст эхлээд би ярих хэрэгтэй байхгүй. Тэгээ тэрийг мэдлгүйгээр хамгийн анхны миний алдаа бол тэрийг хийсэн. За ингээд хүний нөөц бол 2 хүн маань дуудсан. За ингээд танаа захирчлаас ийм гомдлууд ирсэн. Ингээд ажиллахгүй гэсэн. Тэгээ 2 ажилтан маань над дээр орж ир. Нэг нь бол за уучлаарай захирлаа биний өнөхөр алдаа байсан би явлаа гэж явуулдаг. Нөгөөх нь маань бол мэдээж хөөдгөө те надтай хамт ажиллаж байгаа надтай ярьчихгүй яасан те гэдэг ч юм уу намайг ингэж байдалтай гаргаад тахтай нэг ч ингээд бид хоёрын зарц зөрчилтэй өсч байгаа. Эндээс ажилтнуудад маш том сөрөг мессеж байгаа. За мань хүн бол хүмүүсүүдийг хөөдөг хүн юм байна те. За энэ хүнд бол итгэж болохгүй юм байна гэж. Эргүүлээд би өөрийгөө зөв ойлгуулах тэр хүмүүсүүд гарч байгаа хөрөндөө ч гэсэн би яг тэр хүний амьдралд асуудал байсан юм уу? Яг өөрийнх нь мэдлэг чөтөлдрийн асуудал байсан юм. Эсвэл бидний одоо үйл ажиллагааны процессын алдаа байсан юм гэдгийг би ойлгох ёстой гэдгийг ойлголгүйгээр тэр хүмүүсүүдийг түлхэгчиж байгаа. Тэгэхээр зөрчилдөөнтэй юм харилцаанд оролцохгүй зугтах нь удирдах хүний хамгийн том алдаа. Эндээс бид нар бол маш том зүйлийг бол алдчихэдэг. Өөрийгөө ч гэсэн тэргээр ингээд сайхан өндөг шиг нэг өөгүй юм болж авч үлдэж чинь шүү. Гэтэл үндсэндээ бол хамгийн том одоо өрөнд дээрээ өөгөө гаргаж идэг. Тэмрэгчдийн хүрээл хомигдчих шүү дээ. Тэгээ эгүүлээ би тэр чинь ажилтнуудтайгаа ойлгуулах. За би ингэж ийм бодно. Бидний банкны зорилт ийм байсан юм а. Энэ дээр ийм алдаа гаргасан юм а гэдэг. Ингээд тийм хүнийг хахад нөгөө хүнийх муу кейсийг ярьж болохгүй тийм. Гэтэл ер нь бол энэ том алдаануудыг бол хаанх бол удирдахч болоод гаргасан. Тэгээ эндээс бол маш том сургамж авсан. Ер нь үнэнтэй нүүр тулах хэрэгтэй юм байна. Асуудалтайгаа өөрөө хэрэглээд тулдаг, хүмүүсүүдэд ойлгодог, тэд нартайгаа ярилцдаг. Тэрнийхээ дараа үнэхээр би чаддаг юм байвал хийх ёстой. Чадахгүй бол нөгөө нөхөртөө боломж олгоод хийж чадахгүй бол одоо хоёлаа салъя гэдэг юм уу өөрөө хэлэх ёстой юм байна л гэж харж ойлгосон. За олон жил харилцааны яг энэ одоо ажлууд хийж байгаа байнгын одоо олон харилцагчийн өмнө ажиллаж байсан хүний хувьд бол хүн болгон бол асуудал ярьж орж ирдэг. Хүн болгон нөхцөл байдлаас хамаарч шийдвэр одоо бизнес харилцаан дээр хүртэл хувь хүнийхээ тэр эмоцийг гаргаж орж ирж байдаг. Бид нэр алдаа гаргадаг. Хэцүү харилцаж орж ирдэг. Тэрнээс тухтаад иддэг. Эсвэл аргалах гэдэг таны ямиг шийдэх гэж байгаа ойлгож байна. Би эргээ тань руу ярина. Та явж байгаарай гэдэг ч юм ингээд. Энэ өөрөө буруу байхгүй. Асуудлыг шийдэхгүй хүнийг хуурдаг, аргалдаг энэ байдал өөрөө бүр том асуудал болгож байгаа. Харин нөгөө хүнтэйгээ суух хэрэгтэй. Суугаад ярилцах хэрэгтэй. Мэдээж хүн бухимдалтай орж ирж байгаа хүнийг бол хизээж битээ зогсоо яриаг. Хизээж битээ зогсоо. Хүн ярих хэрэгцээг гаргамаар тэр чинь бухимдлаа гаргамаар тэр хүнийг яриул, ойлгуул, тэр хүнийг ойлгохыг хичээ. Шууд өөрийнхөө хамгаалтынхаа инстинктийг тавиал яриулахгүй нөө хэцүү харилцаанаас цухтах гэдэг байгаа байхгүй тэр хүн чинь би бол ингээд цухтах гэдэг шүү. За окей таны асуудлыг ойлгосон. Та манай буруу биш шүү дээ. Би манай буруу биш байхгүй гэж таардаг. Хүн энийг хийхээр нөгөө хүн бол эргүүлээл амтын юм чинь инстинктээр одоо өөрийгөө хамгаалах бас ингээд тохиолдол. Тэгэхээр хэцүү харилцааг менеж хийх зохион байгуулахад бол хүнийг өөрөөр нь яриулах хэрэгтэй. Хүнийг өөрийнх нь тэр ангажтны хэрэгцээг нь хангуулах хэрэгтэй. Эргүүлээд тэр хүний ярих гэдэг тэр далд тархинд байгаа тэр одоо боён бодол тэр бодож исэн одоо алдаатай бодолч байх юм уу мэдэхгүй шүү дээ. Тэр зүйлүүдийг ойлгох хэрэгтэй. Энэний дараа тайлбарлах гэж нэг актер хичээгээд ирэхгүй. Та буруу энэ хараа манай процесс чи ийм байсан байхгүй юу? Бид нэр ингээд алдаагүй ажилласан байхгүй гэж ярих гэдэг. Харин тэрний оронд тэр үнтэй сайхан чөлөөтэй ярилцаад өөрийнхөө тодорхой хэмжээний алдаа байх юм бол алдаагаа хүлээн зөвшөөрөөд ингээд ярилцсны дараа бол хүн уужирсны дараа бол асуудал тарих бодолч гэсэн өөрөөр ажилдаг. Би ч гэсэн өөрөөр ажиллана. Нөгөө ууртаа бухимдалтай орж ирсэн харилцагч маань ч гэсэн тайвширч идэг. Тэгэхээр хэцүү харилцааг удирдахдаа битгий өөрөө тайлбарлахыг хичээ, битгий өөрөө зүгтахыг хичээ, өөрөө яг тэрэндээ сайхан галтуулаад тэр үнтэйгээ ярилцаа суух хамгийн чухал юм байна гэж ойлгодог. Би нэг байгууллагатаар очсон хүний нөөцийн уулзаа сууж байсан чинь нэг том захирал нь орж ирээд амар уртаа орж ирэнгүүтээ энэ нэг юм ахал гээл амар сүртэй тэгж хэллээ л дээ. Тэгэл би бүр одоо юу болж байгаа юм бол гээл намаагч тоож байгаа сөхөө алга. Тэгээдсэн чинь СЮ яваад нэг ганцундаа аваад гэсэн чинь ста нэрэ дэлгүр гар зардаг хэмбэ мэмбэ. Би тэгээ СЮд зарагдах гэж ирээгүй надтай хэрэлдээд байна гээл ингээд. Тэгээд нөгөө хүний нөөц тэгэл нөгөө хоёр хүнээ хооронд нь ойлголцуулах гал тэгэл цаашаа үргэлжилсэн байх л та. Би бол тэр эвгүй хэцүү ярианаас гараа авчаа шүү дээ. Тэгэхээр нөгөө иймэрхүү одоо үе хоорондын мөргөлдөө тий шилжилтийн асуудал өөрөө бас их хүмүүсийн ойлголцол нэлээд одоо сайжрах шаардлагыг бий болгоод байна л да. Тэгэхээр энэ дээр таны туршлага харсан одоо ажиглалт тий цаашид ямар шийдлэр хандъя гэсэн төлөвлөгөө байна. Одоо
таны хувьд дахиад нэлээд олон хүнийг recruit тэгээд ажиллах одоо цаашдын юу төлөвлөгөө байгаа шүү дээ тий. Яг би нэг дээр үед бас нэг сургалтанд бас ер нь бол тэгэл тасралтгүй сурж байгаа шүү дээ тий. Тэндээс авж байгаа мэдлэг мэдээллийг л би яаж өөрөө ашиглах вэ гэдэг. Тэгээд дээр үе нэг сургалтанд сууж ирсэн чи тэгжсэн байхгүй. Бараг 10 гаруй жилийн өмнө. Тэгээд тэр сургалтын дээр юу гэж ярьж байсан бэ гэхээр хүүхдтэйгээ тэр багш одоо гадаадд явж байгаад хүүхэд нь нэлээд том одоо юу гэдэг 7 8 дугаар анги хүүхэд ч юм уу. Тэгээд хайрцаг одоо эрзэн чихэр авъя гэсэн баг. Тэгээ аав нь мэдээж цагнаш чи одоо юм хайрцаг эрзэн чихэр яах гэдэг чи. Тэ ийм том болчиход. Тэгээ нөхөр бухимдаад ирснийхаа дараа хүүхэд нь гэсэн чи аава наати чи манай сургууль дээр нэг уутыг нь тэ одоо юу гэдэг 5,000 төгрөгөөр зардаг. Хоёулаа тэндээс авсан бол 2,000 төгрөгөөр авах байсан юм байна. Тэгээд хүүхэд нь бухимдсан байна. Тэгээ мань хүн ойлгож. Би хүүхдээ өөрөө ойлгоогүй юм байна. Би хүүхдээ өөрөө харилцахын дээр мэдээг. Тэднээс эхлээд юу болж байна вэ гэхээр хүүхдүүд чинь өөрсдөө нийгэм дагаад өөрчлөгдөж байгаа. Тэр хүүхэд юу болж байна гэхээр 10 жилийн өмнөх тэр хүүхэд 7 дугаар ангийн хүүхэд бол авах гэхийн ухаан буюу бизнесийн ухаан өөр нийгэмд орж ирж байгаа. Гэтэл бид нарыг ажил дээр гарахад бол арай өөр одоо нийгмийн хүмүүжлэр явц. Биднэрт бол юу гэдэг нь социализм үзсэн. Гэхдээ бид нар ухаан санааны жоох хүүхдүүд байсан. За яг ингээд хүүхэд одоо дунд насны одоо тий матюр болоод эрхийн энэ цаг үед бол арчил гарсан. Энэ бизнесийн цаг хугацаа байсан. Энэ үед бол ундаа зархан зарсан. Би бас одоо ундаа зараал явж исэн. Энтэй адилхан бид нар чинь ингээд нийгмийн хувьд өөрчлөлт үзэж байгаа. Тэ ажил дээр гарахаар бид нар хин удирдах байсан. Социализмын үед байсан буюу лоозонгоор удирдагдчихсэн миний ээж аавын үе хүмүүс бид нар удирдах. Тэгэхээр би ээж аавынхаа одоо тэр одоо ярьж хэлж байгаа өдөртмийн хийж байгаа үйлдэлүүд бол лоозонгоор удирдахжсэн хүмүүсийн удирдлагын дор гэр бүлтэй амьдарч исэн тэр хүмүүсийн удирдлагын дор ажиллаж байгаа. Энэ бол бидний нийгэм байхгүй. Гэтэл тэр үе ингээд дуусаад дараагийн үе одоо орж ирж байгаа. Тэгээ миний түрүүн хэлээд тэр 10 жилийн өмнө 7 дугаар ангийн байсан хүүхэд маань өнөөдөр бидний ажилтан болоо ороод ирж байгаа. Тэр эндээс бид нар юуг ойлгох ёстой вэ гэхээр өнөөдөр миний үеэрээ, миний эцэг эхийн үеэрээ бид нэр ийм одоо байгууллага уриал оцсон дотор явж исэн үеэрээ бити хүнийг өдөрдөө. Энэ бол өөр яг үнэнгээ хэлэхэд бидний үзэж харах чинь баг байлаа. Өнөөдөр миний тэр хоо хүний би CEO орохгүй юу яриад байгаа юм бэ те? Би CEO орох гэж их сургууль төгссөн юм уу? гэж ярих чадварч биднэрт байсангүй. Үнэнгээ хэлэхэд дарга бол даргын үг бол хууль. Тийм л байсан. Гэтэл тэр хувь хүний үзэл бодол, хувь хүний үнэт зүйл гэдэг зүйл бол орчин үеийн залуучуудын хамгийн том суурь болсон. Биднэрт бол тийм юм актер байсангүй шүү. Эцэг их аавынхаа өмнө сайн хүн байна шүү. Байгууллагынхаа өмнө сайн хүүхд одоо ажилтан байшгүй л гэж явцсан. Гэтэл өнөөдөр тэр залуучуудыг бид нар хүндлэхгүйгээр тэрийг одоо тэр хувь хүний үнэт зүйлийг нь хувь хүний мэдлэг чадварыг бид нар хүндлэхгүйгээр харьцах юм бол хизээч тантай хүн ажиллахгүй. Нэг сургалтын дээр бас нэг харж ирсэн юм. Байгууллага болгон дотоод соёл гэж юм байдаг. Спортын арга хэмжээ, энэ одоо шинэ ажилтныг жинхлэх, ширээ угаах юу бид ч гэсэн тэмдэглэсэн байхгүй ажилд ороод парти хийгээл тэгэл за шинэ ажилтныг жинхэлж гин гээл даа гээл тий. Эсвэл үг тий. За чи нэг тэдэн асуултанд хариулмаар бол. Энэ байгууллага болгон тэр нөгөө дотоод ингэ соёлоос янз янз байсан. Гэтэл өнөөдөр бид нэр тэр хүнийг одоо тийм соёлын одоо өөрсдийнхөө дотоод тэр дээр үеийн соёлоороо хүнийг хувь хүнийх нь үнэт зүйл рүү халтсан үйлдэлийг хийхийг шаардна гэдэг бол бүр өнөөдрийн нийгэмд байж болохгүй хамгийн том бүдүүлэг байгууллагын дотор орно. Тэгэхээр би эндээс юу харж ирсэн бэ гэхээр окей би бол тэр ингээд соёл дотор нь явсан. Дараа нь би тодорхой хэмжээнд тэрийг нь хийсэн. Гэхдээ өдрөөс өдөрт шинэ орж ирж байгаа ажилтнууд маань юу хүсэж чинь тэр бидний хийгээд байдаг дотоод арга хэмжээнүүдээс оролцож гин үгүй юу тэр оролцож байгаа бол өөрсдөөс нь гарч байгаа дуртай байна уу дургүй байна уу филингүүдийг анзаарч ирсэн. Ингээд бараг 10 жилийн өмнө за 8 жилийн өмнө байна нэг залуу маань ажилд орсон. Тэгээд тэр залуутайгаа бид нэр арга хэмжээгээ хийгээл бас нэг зугаалга цэнгэл хийгээл явчихсан. Тэгээд нөгөө залуу нь хэлсэн. Би уучлалтай тэгчилтэй одоо чи энд хариулчлалтай гэл нөгөө чинь шахах шүү дээ. Тэр нөгөө залуу маань уугаагүй. Тэгээ би зүгээр чи яагаад уудгүй гэсэн нөгөө нөхөр минь зөвхөн миний үнэт зүйлтэй таардаг юм гэсэн. Тэгэл би энэ хүнд хизээч битээ ахиж ер нь энээс хойш хэнийгч битээ шах хэнийгч битээ тэр хариулахгүй гэсэн дээр хариул гэдэг юм тий тэр байгууллагын өөрийнхөө дотоод юмыг битээ хий гэдэг юм тавьсан. Тийм учраас тэр залуу маань өнөөдрийг хүртэл байгууллагатай ажиллаж байгаа тэр залуу маань би тэр хүнтэй илүү нээлттэй ажиллаж
Бид нар өөрсдөө энэ шинэ үеийнхэн гэж яриад байгаа. Энэ чинь хүн шигтэй адилхан хүн. Энэ нийгмийн хувьд, сэтгэл зүйн хувьд өөр үзэл бодолтой энэ нийгэмд амьдарч байсан залуучууд л байна. Амьдарч байгаа залуучууд байна. Бид нар энийг л ойлгож хамт явахгүй бол одоо амьдрахгүй гэж би боддог. Тийм учраас харилцагчаа ойлгох ёстой, ажилтнаа ойлгох ёстой. Энэ нийгмийн өөрчлөлтийг ойлгож иж удирдахч байна уу? Тэр байгууллага тасан зохицож өөрчлөлтийг хийхгүй бол явахгүй л гэсэн. Үнэт зүйлээ зөв тодорхойлсон. Тэр үнэт зүйлээ ажилтнуудаа нэгтгэж чадсан байгууллагууд өнөөдөр ямар олон жилийн хурдтай өсөлтүүдийг хийж олон жил амьдрахын том суурьуудыг бий болгож ин нэмэ гэдгийг харсан учраас миний хувьд бол үнэт гэдэг зүйл хамгийн чухал хувийн хувьд, улсын хувьд ч гэсэн аж ахуйн нэгж явж гэсэн энэ хамгийн чухал. Тэгэхээр энэ үнэт зүйлээрээ бид нар нэгдсэн нэгдэл одоо хүн хүмүүсүүдийн бүлэг байхгүй юм чинь. Байгууллага гэдэг бол бүлэг сүрэг. Тэгэхээр үнэт зүйлээр одоо нэгдэж чадсан сүрэг бол ямар ч дайралт орж ирэхэд ямар ч те хүндрэл гарахад бол давж чадчихдаг. Бид нар 20 жилийн хугацаанд би бол байгууллага дээр маш олон солилт бэрхшээлүүдийг авч ирсэн. Гэхдээ биднэрт нэг л зүйл байсан. Бид нар соёлоороо нэг байсан, үнэт зүйлээрээ тэр байгууллагад нэг байж чадсан талаар маш олон эдийн засгийн сорилтуудыг бид нар давж чадчихсан. Хинч бид нарыг хий гэж шаарддаггүй, хинч бид нарыг тэг гэдгийг заадаггүй байхад бид нар сэтгэлээрээ өөрсдийнхөө одоо итгэл үнэмшлэрээ тэр байгууллагын төлөө явж чадаад өнөөдрийг хүртэл явсан. Тийм учраас энэ бол хамгийн том амин сүнс. Тийм учраас би энэ үнэт зүйл гэдэг юм өнөөдөр одоо сайн хийж чадах юм бол байгууллагууд илүү их одоо мөнгөтөөдөө биш урт хугацаанд амьдрч чаддаг юм а гэдгээр харуулахыг зорж байгаа. Дээрээс нь өнөөдөр бид нар ч гэсэн монгол хүн гэдгийг ярьдаг. Япон хүн гэвэл юу юм? Бид нарт чанар, тий Япон хүн гэхээр чанар бодогддог. Тэрнтэй адилхан тэгвэл монгол хүн гэж ямар юм? Монгол хүн гэж юу юм? Биднэрт яг өнөөдөр монгол хүн ямар байх юм бэ гэдгийг улс ярьж байгаа юм байхгүй. Бид нар өөрсдөө л цээжид дэлдэл бид нар бол тэ нүүдэлж арт юм гэдэг л юм ярьж байгаа. Эсвэл одоо өгцгийнхаа түүхийг л ярьж байгаа. Гэхдээ бид нар монгол хүмүүс дэлхийд ямар үнэт зүйл, ямар одоо онцлогоор бид нар ялгах систем бэ гэдэг нь өнөөдөр хүртэл байхгүй. Надад бол санагддаг. Тийм учраас гэтэл манай байгууллагууд, манай одоо энэ компаниуд бол бид энэвээрээ үнэт зүйлтэй байна. Бид нар энэвээрээ бусдаас ялгарна гэдэг юм гаргаж идэг. Гэтэл улс нь тийм байдаг. Тэгэхээр энэ зүйлийг бид нар бол нийтэд нь бол маш сайн ойлгох ёстой. За гол зүйл бол мэдээж олон жил би яг том байгууллагуудын санхүүжилтэн дээр ажилласан. За энэ улсын эдийн засгийн маш өсрөнгүү өнөөдөр бид нар 27 их найдын одоо төсөв ярьдаг ийм улс те 60 одоо 70 тэрбум одоо 70 их найд хүртлээр бид нар дотоодын төвтгөнтэй болсон улс байгаагүй. Маш бага одоо эдийн засгтай, маш цөөн одоо ажил хүчтэй байсан бол өнөөдөр улсын манайд бол маш том болж байна. Тэгэхээр энэ өсрөнгөө хөгжилтөр бол дандаа том байгууллагууд дээр ажилласан. Дээж том байгууллага гэдэг бол засаглалын хувьд, гаднаас суралцагчдын хувьд, за тэр үүсгэн байгуулсан эзэдийн хувьд ч гэсэн тэр алсын араа үнэт зүйл бүх юм зөв тодорхойлоод гадны экспертүүдтэй ажиллаад ингээд өөрсдөө сайн авч явж чаддаг. Тэгээ энийг бол би хийж чадсан, хамт явж үзсэн. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд бол мэдээж энэ метролгээр Shark Tank гарч орлоо. Хоёр бас энэ банкнд үзчихсэн, харж ирсэн юм ооч бас ярихыг хичээлээ. Гэтэл яг бодит амьдрал дээр би ч гэсэн жижиг дундыг дэмжинэ гэж бид нар үзээл хийсэн байхгүй. Маш олон юм байсан. Сургалтууд хийсэн, нийгэмд одоо тэр одоо жижиг дундыг ялгах тий жижиг дундыг дэмжих ёстой гэдэг тэр awareness-ийг хүртэл үүсгэхийн төлөө ажилласан. Яг бодит байдал дээр бол энийг бас бид нар өшөө гардаж дотор нь орж явах юм бол ямар том боломжуудыг тэд хийж өгч болох юм байна гэдгийг л саяны нэвтрүүлгээрээ өөрийнхөө хөрөнгө оруулсан хэдэн компаниудтай ажиллаад ойлгосон. Тэг би бас чадахгүй зүйлүүд байгаа юм байна. Мэдхгүй зүйлүүд байгаа юм байна. Би технологиг бүгдийг мэддэг хүн биш. Би ерөнхийс одоо трендийг л мэдчих. Гэтэл технологийн нарийн шийдлүүд яаж хийх? Хууль эрх зүйн ямар одоо асуудлууд байгаа. Санхүүгийн модель дээр та нар ажил. Тэгвэл хэрэглэгчтэй бид нэр ямар шошгоор, ямар өнгө төрхөөр, ямар одоо имиждгээр очих юм бэ гэх мэтчлэнгээр маш олон зүйлүүдийг бид нар мэддэг байх хэрэгтэй. Тэрийг хийж чаддаг багтай байх хэрэгтэй. Тэрийг тэр байгууллагад үзүүлж чаддаг тийм бүтцтэй экосистемтэй байх хэрэгтэй байна гэдгийг л ойлгосон. Ганцхан бадрал өглөө банкндаа ажиллана, орой ажиллаад хараад жижиг дундтайгаа ажиллана. Би бүхнийг чадахгүй байхгүй. Тэгэл ерөнхий л одоо чадлаараа оролцож байгаа. Борлуулалтыг нээж өгнө, тэгээ санхүү хүчтэй асуудал, маркетинг дээр ингүүл зүгээр юм биш үү гэдгээс айдиа гаргав. Тэгээ энэ мэтчлэнгээр ингээд энэ өөрөө маш сайн зөв зохион байгуулалтаа хийж явж чадах юм бол өнөөдрийн жижиг дундууд маань одоо дараагийн шатандаа гарах гад ядаад байгаа. Дараагийн шатанд одоо илүү тэлэх гээд байгаа. Нэг продакт гэдэг юм гаргацсан, туршицсан, тэрэн зах зээл дээр танигдсан жоохон борлуулалт хийгээд болох юм байна гэдэг ойлгосон. Гэтэл тэрийг өшөө хүчтэй явуулах энэ
суурийг л хийж чадахгүй байгаа дээр ажиллах хэрэгтэй байна гэж харсан. Тэгээд тийм учраас өөрийнхөө санхүүгийн нэгдлийнхаа үндсэн үйл ажиллагаагаараа дамжуулаад бидний нэгдэл дотруугаа технологийн компани, хуулийн компани тий энэ одоо үн цасны компаниудаараа дамжуулаад тэдгээр компаниудын шаардлагатай байгаа степүүдээр нь оролцоотой байгаад жинхэнэ бодит үр дүн гаргадаг. Зөвхөн нэг удаагийн зөвлөгөө өгдөг биш, нэг удаагийн мөнгө өгөөд орхидог биш. Тэрийг хийж чаддаг, одоо нэвтрүүлж чаддаг ийм л компани бий болох ёстой л гэж харсан. Тэгээд тэр утгаараа бид нар ер нь бол энэ семинар дээр ажиллана. Мэдээж зөвхөн семинар гэхгүй бид нар бас гадныхантай ажиллана, олон улсын байгууллагуудтай ажиллана. Бид нар юу дутаад байгаа гэдэг дата судалгаануудыг хийж өгнө. Дээрээс нь энэ жижиг дундуудтайгаа тэднэртэй холбож өгөх ажлыг хийх гэж зорж байгаа. Бусдын амжилтанд нөлөөлөх нь өөрөө эргээд нөгөө хувь хүний өөрийн амжилт болж ингэж илүү өргөн утгаараа тий нөгөө бүрддгээ ингээд цогцтой амжилтыг одоо ингээд хувийн амжилт гэдэг утгаараа ингээ ганцаараа тодрох гэхээс илүү бусдын амжилт нөлөөлөх нь өөрөө эргээд маш том юм цогц хүрээ одоо улсын эдийн засгийн хэмжээнд очих ч юм уу тий гих мэтчлийн юм томордгоо. Тэгээд энэ бол хамгийн зөв одоо амжилтын одоо хэлбэрл гэж манай хичээл дээр явд юм л да одоо тааж мэдж байгаа. Тэгэхээр нөгөө таныг болохоор би одоо энэ жижиг дунд үйлдвэрлэгчдийнхаа бас амжилтанд нөлөө contribution хувь нэмрээ үзүүлье гэдэг утгаараа ингээ явж ийн гэж бодож байгаа. Тэгэхээр яг энэ талаас та одоо энэ жижиг дундын бизнес эрхлэгч захирлууд маань зарим нь их ядарсан байна. Би одоо энийг баг өөр хүнд өгчмөөр зарчмаар байна гэж юм те. Нөгөө талаас ингээд нөгөө анх бол яг хуу зүгээр хэдэн дүүрэг олъё хувийн юм хийсэн дээр юм байна. Нэг юм улаан өнөө цалин аваа явж ахаар гээд анхны нөгөө бизнес хийсэн сэтэл нь өөрөө бас их тийм нөгөө санхүү суурьтай тий ингээ санхүүгийн асуудлаа шийдэ гэдэг суурьтай эхэлсэн. Гэхдээ яг хуу одоо бол бас тэрийгэ томруулаа яваа гэдэг утгаараа бичиг баримтаа зэгслээд ингээ явж байгаа. Жоохон бичиг баримтны бороо явцсан тий асуудал байна. Гэх мэтлээ ингээ иймэрхүү асуудлууд байгаа тань л энэ төр нийтлэг одоо ямар тодорхой асуудлууд манай жижиг дундынхан дээр байна. Тэгээ тэрэн дээр бас одоо ингээ хэдүүлээ хүн болгонд бас хурж ажиллахгүй учраас нийтлэгээрээ бас нэг иймэрхүү асуудлууд дээр манай жижиг дундын эздүүд анхнаасаа анхаармаар байна. Одоо ч гэсэн анхаарах дөрөвтэйгүй иймэрхүү асуудлууд байна гэд ярил юу байна таны зүгээс. Би нэг тэгээ хэлсэн чинь хүмүүс бас жоохон шөмжлээлээс. Ер нь бол бид нар зөвлөх үйлчлэг авахгүй байна. Бид нар мэрэгжлийн хүмүүстэй ажиллахгүй байна. Тэгээд яг хөө жоохон шөмжүүд нь ингэж орж ирдэг юм. Хөөе Монголд нэг зөвлөд хамтан байдаг юм уу? Тэ. Нэг зөвлөх үйлчлэгээ аваад нэг маркетингийн жоохон залуутай уулзлаа гэдэг үр дүн гардаг юм уу? Тэ. Эсвэл яг өнөөдөр Монголд тэр хууль эрх зүйн орчинд нь тэр бид нар зөвлөх үйлчлэгийг аваад хийлээж гисэн. Яг тэр хууль чинь хэрэгждэг юм аа. Тэр одоо юу гэдэг төрийн байгууллага дээр нь очил танилын өргөр болд юм аа гэдэг ч юм. Ингэж одоо шүүмжүүд орж иртээ. Тэг би бол ахаал үгүй гэж хэлнэ. Маркетингийн 21-т хүүхэд байсан ч гэсэн тэр хүн болвол намын дугийн сонсоод 4 жил тэрийг үзээд онлайн хувьд тий одоо энэ зах зээлийн орчны хувьд тэр чинь бас тодорхой хэмжээнд мэдж байгаа юм. Гэтэл би маркетинг мэдгүй юм байж тэрийг хийдэн гэвэл буруу байхгүй юу. Тэгэхээр чаддаг чадгүйд нь хамаагүй. Бид нэр одоо тэр мэддэг мэдгүйгээд одоо тэр туршлагатай туршлагагүйгаас нь илүүтэйгээр юм тодорхой хэмжээний ийм хүмүүсүүдээс төлбөртэй байна уу, төлбөргүй байна уу, өөртөө тэр дотроо бодоод байгаа мэдлэг мэдрэмжэндээ жоохон ч гэсэн одоо салхи оруулах ийм одоо зөвлөгөөнүүдийг авч явах хэрэгтэй. Тэр зөвлөх үйлчлэгийг ер нь бол бид нар авах хэрэгтэй. Энэ зөвлөх үйлчлэг нь манайхан зөвлөх үйлчлэгээр амар мөнгөтэй гэж боддог. Зөвлөх үйлчлэгээ зөндөө компани өнгөө өгч идэг. Тэр ихвэл гадны одоо олон улсын байгууллагууд ч өгдөг. YouTube одоо элдв бангааны гоё одоо стримүүд дээр бол бүгдэн дээр нь байж штэ. Тэр эдрийг үзэх хэрэгтэй, харах хэрэгтэй. Бид нэр тодорхой хэмжээний жоохон судалгаа шинжилгээ хийдэг байх хэрэгтэй. Тэгээд тэр сэтгэл хөдлөл, тэр өөрийнх нь бодол, тэр өрхийн асуудлаа шийдэх гэдэг, санхүүгийн асуудлаа шийдэх гэдэг хийх гэж байгаа алхам нь зөв мөг юу гэдгээ нэгдүгürt бол тодорхой хэмжээнд мэддэг хүмүүстэй тэр одоо чиглэлийн хүмүүсээс нь асуух хэрэгтэй гэж хэлмээр байна. Хоёрт ер нь бид нар бол хамгийн эхлээд бол ашиг гэж юмыг хардаг. Ашиг бол ирээдүй одоо дээр үед бол ашиг бол чухал байсан уу байсан. Гэхдээ өнөөдөр тогтвортой санхүү гэж байгаль экологт хор хөнөөлгүй байх тийм ээ нийгэмд өгж байгаа тэр энэ аягтай кофенээс өгж байгаа тэр хүнд өгж байгаа мэдрэмжийг бид нар мэдж ойлгож миний бүтээгдэхүүн үйлчилгээ миний одоо хийж байгаа зүйл нийгэмд юу өгөх гэж байгаа юм бэ? Нийтийн төлөө сайн сайхны төлөө юу өгөх гэж байгаа юм гэдгийг бид нар бодож тэр бизнес хийхгүй бол тэр өөрөө нэг удаагийн л худалдаа бол нэг удаагийн хилцэл болоод дуусна. Тэгэхээр бид нар юу буруу хардаг вэ гэхээр
ашиг хардаг. Асуудлыг харддаг. Эсвэл нийгэмд өгөх гэж байгаа тэр зөв мессеж, зөв ойлголттой бид нар одоо зөв тодорхойлохгүйгээр бизнес эхлэх гэдэг. Тэгэхээр тэр утгаар нь ер нь арай өөр төвшнөөс одоо жоохон харж ажиллахгүй бол хятадаас бараа оруулж ирээд одоо наран тул дээр зарж байгаа энэ стилээрээ яг ингээл явна гэвэл тэргүүрэл явна. Гэтэл би илүү төвшин, илүү том төвшөнд юм хийя гэж илүү урт хугацаанд амьдрах гэж байгаа ийм одоо компани бий болгоё гэж бодож ивэл тэр хэрэглэгчд өгөх, нийгэмд өгөх, өөрийн чинь хүсэл сонирхолд өгөх тэр гол мессежүүдийг анханаас нь тодорхойлж ингэж бизнес эхлүүл зүгээр санагддаг. Тэгээ жижиг дундынхан маань бол үнэхээр ядарч ийн. Одоо би нэг авч явчихдаггүй байна, хүүхдүүдийн нэг тоохгүй байна гэж Shark Tank дээр хүртэл гэсэн үйлдэл ярьдаг. Үнэн. Өнөөдөр 2 дугаар үеийнхэн гээд бизнесийг аваад явах гэхээр би наран тул дээр тэр гуанзыг ашлуулмааргүй байгаа байхгүй залууны. Гэтэл тэр үнд чинь ээж нь бол аав хоёр нь насаараа тэрийг хийгээд тэр гэр бүлийг хүүхдийг Америкт байна, Англид байна хөрхий сургасан байна. Тэр хүүхдийн ч гэсэн буруу биш. Тийм. Тэгэхээр бид нар яг энэ одоо жижиг дундууд маань за окей ойлголоо. Энийг миний хүүхд авч явахгүй юм байна. Хүүхдтэй ч гэсэн бити ял болгож тэрийг өгөх гэж хичээ. Өөрөөрийнх нь хүссэн зүйлийг хийлэг. Тэр хүүхд ч гэсэн англи төгснө үү, одоо монгол төгснө үү тэгж ирээд шууд одоо тэрийг хийж чадах хэмжээний туршлагатай өгвөл үгүй. Тодорхой хэмжээний том байгууллагад ажиллавал, тодорхой хэмжээний өөрийнх нь тэр алдаж үзэх гээд байгаа тэр алдаануудыг хийлэг. Гэхдээ тэр нь бол одоо бизнес байт юм юу вэ? Энэний дараа тэр хүүхдийн бие төлөвлөлт тэр хүн чинь бас нэг 25 хүрээд 30 хүрээд ирэхээр хүн чинь нэг сайхан тогтдгоод за тэр үед магадгүй одоо бизнесийг хөгжүүл. Эсвэл тэр одоо байгаа бизнесээ өөрийнхөө бизнесийн хувьд одоо ингээд бие тэнхээ явуулж дийлэхгүй бай тий. Ингээд байгаа тохиолдолд тодорхой хэмжээний энэ шийдлүүдийг илүү тогтвортой байх, илүү тэр урт хугацаанд явах тэр менежментийн хувьд өөрчлөлтүүдийг хэрэгтэй тэр процессыг одоо заримыг нь автоматжуулах хэрэгтэй ч гэдэм. Хүмүүс бол амар том юм яриад энэ аргагүй шүү дээ банкнд ажиллаж исэн технологийн одоо суурьмоор ярьж бид нар хөөрхий тэнд байгаа жижиг юмыг тэр технологиор чи хийхгүй шүү дээ гэдэг бол юм байрдаг. Гэтэ заавал тэр том бити дандаа томоор хараа. Өөрөөсөө хамааралгүйгээр тэр явж болох үйл ажиллагааны процесс тэр нэг жижигхэн шийдлүүдийг л хий гэж байгаа. Та тэгээд одоо тэр магадгүй өшөө биенийхээ томруулмаар байна гэвэл тэр мэрэгжлийн хүмүүстэйгээ суугаад илүү тэр одоо дараагийн шатнд гарах төлөвлөгөө стратеги л гаргах хэрэгтэй. Заавал тухайн бизнесийн үүсгэн байгуулагч 100% эзэмшээд насаараа өвлүүлээд ингээд цаашаа явдаг тэр нэг уламжлалт загвар бол ер нь хоцорчод байна шүү дээ. Нэгтгэн нэгдээд зархан зараад ингээд аяга хурдан өөрчлөлт шинжилтийг бас хийдэг л болчиход байна л да. За сүүлийн асуулт манай нөгөө та бид хоёрын капучиноч дуусч байна. Тэгээ капучинотойгоо зэрэгцээ дуусах юм да тий. Та өөрөө хувьдаа компани дээрээ ямар зөвлөгөө үйлчлэг авч байна? Одоо бол миний хувьд бол би бас ялгаагүй. Би бүхнийг мэдэхгүй. Тийм учраас өнөөдөр одоо би энэ одоо санхүүгийн нэгдлийг байгуулахдаа эхлээд мэдээж бид нэр үзэл суртлын хувьд, үзэл бодлын хувьд одоо баг зөв байх хэрэгтэй гэдэг дээр бага бүртгүүлнэ. Тэгээд тэрийг одоо бий болгож дараагийнхан маань технологийн хувьд, хуулийн хувьд, маркетингийн хувьд тийм ээ. Одоо яг энэ чиглэлийн одоо энэ хүмүүстэй бид нар хамтрал хийх хэрэгтэй. Би ингээд намайг бол ингэж хүн харна шүү дээ. Тэгээд энэ ганцаараа хамгийн том хувьцаа эзэмшиж. Эсвэл энэ өөрөө байгуулаад бүх компаниудыг ашиггаар аваад үгүй. Би бодол орчин үе тийм болцсон. Тийм одоо амжигчгүй болсон. Тийм учраас би энэ технологиг өөрөө сурахгүй нь ойлгомжтой. Энэ технологийн багтаа ажиллах хэрэгтэй. Энд маркетингийн багтаа ажиллах хэрэгтэй. Энд одоо чиглэл аутсорсоос гадна бид нар хамтарч болно. Ер нь бол өнөөдөр хамтардаг байх хэрэгтэй. Бид нар пая одоо энэ тэ зах зээлийн хэмжээг томруулахын тулд өөрийнхөө орлогынхаа гэдэг юм өөрийнхөө компани үйл ажиллагааг томруулахын тулд бид нар өрсөлдөхгүй хамтардаг байх хэрэгтэй. Тэгжиж бид нар мэдхгүй зүйлүүдээ бие биентэйгээ хуваалцаж тэрийг хоёулаа нийлүүлж амжилттай явах. Юм учраас манай компани бол гол бас үндсэн яг барьж байгаа баримтлалт бодлогын хувьд бол ер нь бол чаддаг хүмүүстэй хамтарна. За мэдээж би тодорхой хэмжээний чадвар байгаа. Тэр хүнд яг миний мэдхгүй чадварууд байгаа. Тийм учраас бид хоёр энийг нэгтгэхэд хоёулаа илүү хүчтэй явшуул гэдэг ийм зорилготой явж байгаа. Тэгэл одоо энэ өөрөө бидний бас одоо энэ бүтээмжийг одоо сайжруулах. Одоо бид нар маш хэмжээний боломжийг алдаж байгаа шүү дээ өнөөдөр. 90 онд том үйлдвэртэй болно, том бизнестэй болно, том 10 байшинтай болно л гэж хүмүүс боддог гэсэн. Одоо бол том байшинтай байх гэхээс илүүтэйгээр том одоо юм компани, том бүтцтэй тэр илүү хурд хугацаанд явах компани нэг хэсэг нь байх нь илүү чухал. Тийм учраас
Тэгээ ингээд би бас нэг нэлээд жил өмнө ярьж ирсэн юм аа. Дархнаас ингээд сэлэн рүү гарах зам. Дархан дундуур ингээд явж байгаа замдаар маш олон бизнес колонкууд ингээд хоёр талаар ингээд байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр уулан тэр одоо дархны хідэн хүн амьдэрдیں۔ Тэр 7 нэг 10 км-ийн зам дээр хичнээн 10-20 колонк байх тийм шаардлага байхгүй байхгүй юу? Гэтэл би энийг эзлэн, би энэтэй өрсөлдөн ингээл өрсөлдөж байгаа өдөөс нэг колонк байгаа гэж. Гэтэл тэр хоёр хамтдаа суугаад тэр хоёр компани окей би колонк болгоё. Эндээ нэг гоё үйлчлэгийн юм барь. Энэ колонкон дээр хоёлаа хамтрах. Ингээ хоёлаа хоёр талын бүтээмжийг нэмсэн бол бизнес явд илүү том явах байхгүй. Гэтэл манай одоо өрсөлдөн гээл ерөөсөө би л зах зээлийг авна гэл тэр чинь эцсийн бүлэгтээ байгууллагын бүтээмжийг алдаж байгаа. Байгаль экологид ямар их хэмжээний хохирол учруулж байгаа л би өнөөдөр ярьж байгаа хөдөлж байгаа чинь өөрөө байгальд хор хөнөөл учруулж байгаа байхгүй. Би өөрийгөө хөдлөхийн тулд хоол идэн би энерги шатааж тэр биед нар өөрсдөө энэ байгаль экологид үзүүлж байгаа хор хөнөөллийг бууруулахын тулд өрсөлдөхгүй хамтарч зарим зүйлүүдэд нийлүүлэх юм бол бидний хамгийн том бүтээмж гарна л гэсэн. Тэгээд өнгөрсөн жилүүдэд бас суралцагчийн соёлынхаа нэг хэсэг байж хувь нэмрээ оруулах боломж өгсөн маш их баярлалаа. Бид хэд бас таны байгууллагаас, танаа байгууллагуудаас маш их зүйлийг сурсан. Цааш ч гэсэн би бинээсээ суралцаад хамтраад явъя да. За баярлалаа. Тэгээд ер нь бид нар ярьдаг багш болвол одоо хамгийн эрхэм хүн гэдэгтэй адилхан. Энэ яг сургалт гэдэг зүйлийг олон хүнийг бас оюун бодол, санаа сэтгэлийг амьдралын одоо бас чухал одоо зөв шийдвэр гаргах энэ мэдлэг мэдээллийг олгож байгаа энэ сайхан үйлс тань амжилт хүсье. Тэгээд баярлалаа. За баярлалаа.